За сайн байна уу, энэ хүү бичлэгээр цаг хугацаа хурдсч буй ачирхалтай үзэгдэл болон ковид үеэр тарьсан вакцины цаг хугацааны машин биш байгаа гэсэн сонин таамаглалуудын талаар өгүүлээ. Бичлэг маань таалагдах юм бол лайк дарахаа битгий мартаарай. За ингээд бичлэгээ эхлэе. Сүүлийн үед гадаад хүмүүс нэг хачин зүйл анзаарсан байна. Тэр нь ковидын дараагаас хүмүүсийн цаг хугацааны мэдрэмж нэг л өөр болж цаг хугацаа хурдсан тухай мэдрэмж юм. Энэ талаар Dapper Dev хэмээх YouTube чинь залуу ингэж ярьжээ. Тэр цаг хугацаа надад бодиттой бус мэд санагдах боллоо. Би энэ талаар нэлээд удаан бодож шаналж явна. Үнэн дээр сар хагасын өмнө би энэ бичлэгийг хийх гэж байсан ч азансан юм. Гэвч тэрхүү мэдрэмж одоо хүртэл арилаагүй төдийгүй дээрцэн зүйлж алга. Ковидоос хойш цаг хугацаа орон зай эргэн тойрны ертөнцийн тэр байтугай миний амьдралч тэр өөрийн нүдээр харж биеэр мэдэрч буй тэрхүү мэдрэмж маань эргэн тойрны бодит байдалтай нийцэхээ байцгаад байна. Бид ямар нэг байдлаар өмнөх ритмд байхаа болж нэгдмэл хэмнэл маань алдагдсан юм шиг санагдах боллоо. ертөнц надаас хамаагүй хурдан хөдлөд байна уу, эсвэл бид хэмнэл алдаж өөр зүгт зөрөөд байна уу? Үүнийг зүүрлэлээр тайлбарлавал ийм байна. Амьдрал буюу цаг хугацаа гэдэг зүйлийг хуучны радионы сувагт тааруулагч бариултаа зүүрлээ. Хэрв бүх зүйл байх ёстой байрандаа зөв голдролтой байх юм бол суваг маань ямар ч шүүг хянгүй маш тод сонсогдох болно. Хуучны радио ашиглаж үзсэн хүмүүс үүнийг сайн мэднэ дээ. Гэтэл ковидоос хойш хэн нэгэн тэрхүү суваг тааруулагчийг санамсаргүй мөргөө төдлөгч гэсэн юм шиг болов. Миний дотор ямар нэг зүйл буруу байна, нэг л биш байна гэсэн мэдрэмж үргэлж хадааст явдаг боллоо. Цаг хугацаа орон зай байх ёстой байрандаа биш, хорвоо ертөнцийн долгио нэг л таарахгүй сувгаа бүрэн барьж чадахгүй баг зэрэг хажууд шиг зөрчихсөн юм шиг. Ковидоос өмнө даваа гаргаараа нямаараа санагддаг байлаа. Баасан гарагч өөрийн гэсэн өнгө төрхтэй байсан юм. Гэтэл одоо өдөр бүр бүхэл зүйл нэг л ондоо арай өөр болсон мэт хачин санагдах болов. Та нар ойлгож байна уу? Урдны дурсамжаас минь өнөөдрийн ертөнц тэр чигтээ өөрчлөгдсөн мэт. Мэдээч хэрэг олон талаараа өөрчлөгдсөн үнэн л дээ. Ингэж ярихаар би яг л галзуу хиппи шиг сонсогдож байгаа байх. Магадгүй өөрхөн үүнийг надаас илүү оновчтой тайлбарлаж чадах байх. Гэсэн ч надад нэг ийм ачирхалтай мэдрэмж төрсөөр байгаа юм. Би хамаагүй хурдан хөшрөөд байгаа ч юм шиг хөөх хизээдээ баасан гараг болчихсон юм бэ? Юу вэ? 2026 болчихж байгаа юм уу гэж өөртөө байнга хэлэх юм. Миний хувьд 2020 оноос хойш өнөөдрийг хүртэлх хугацаа ердөө л нэг бүрхэг ман шиг санагдаж байна. Энэ олон жилийг би хооронд нь ялгаж салгаж чадахгүй байна. 2020 оноос хойш нэг жилиг нөгөөгөөс нь онцгойлон салгах ямар ч дурсамж ялгах зүйл алга. Бүгд нэгэн том саарл мандууд хүчгдсэн юм шиг. Тийм их цаг хугацаа зүгээр л алдчихсан мэт мэдрэх ямар аймаар гэдгийг та нар төсөөлж байна уу? Та нар Симпсоныхан гэд хүүхдийн киног үзсэн бол нэг ангийг нь лав санаж байгаа байх. Тэд хааны шүүгээс нэг портал олоод өөр тис өөр ертөнцид очдог шүү дээ. Яг л тийм мэдрэмж надад төрж байна. Би өөрөөр л байна, гэхдээ намайг цаг хугацаагаар аялагч машин руу эсвэл зэрэгэлдээ ертөнц рүү түлхээд оруулчихсан юм шиг. Гаднаасаа би хэвийн өмнөх шигээ өөрчлөгдөөгүй ч гэлээ дотоод мэдрэмж маань зөрсөөр байна. Би надтай адил мэдрэмжтэй маш олон хүнтэй таарсан. Зарим хүмүүс нас их тусам цаг хугацаа хурдан өнгөрч байгаа мэт санагддаг жам ёсны зүйл шүү дээ. Хүүхэд байхад зуны амралт дуусахгүй урт санагддаг байсан бол одоо тэгж санагдах болсон гэж ярьдаг. Үгүй, миний яриад байгаа зүйл бол тэр биш. Миний хэлэх гээд байгаа зүйл бол алдагдсан цаг хугацаа буюу би өөрийнхөө байх ёстой газарт биш, магадгүй ертөнц өөрөө байх ёстой байрандаа биш байна гэх мэдрэмж юм. Би өмнө хүмүүс юмыг амьдралыг мэдрэхэ болж байгаа тухай бичлэг хийж оруулж байсан. Одоо ингэж бодож байхад магадгүй би тэр бичлэгэн дээр жаахан дутуу ярьсан юм шиг байна. Би тэр үед гар утас ухаалаг төхөөрөмжүүд биднийг амьд харилцаанаас салгаж байна гэж буруутгасан. Гэвч асуудал үүнээс ч гүнзгий байж магадгүй. Бидний сүнс орчгүй эрчим хүч тэр байтугай байгалийн химийн зохицол ертөнцийн нэг л нийцгээ байцгааж. Бид бүгдээрээ өөрчлөгдсөн гэж би өмнө хэлсэн бол одоо харин бидний хүрээлэн буюу ертөнц өөрөө өөрчлөгдөөд бид бүгд түүнд нь төөрч байгаа мэт мэдрэмж төрж байна удаа хэмээн гайхах юм. Зарим хүмүүс Европын атомын судалгааны байгууллага болох СЕРН юм уу эрдэмтэд атомыг задлах туршилт хийх явцдаа зэрэгэлдээ ертөнц үүсгэж гисэн байх гэж сэрдэж байна. Юутай цаг хугацаа өөр болсон. Өдрүүд яг л номын хуудас шиг хурдан эргэж би нэгийг нөгөөгөөс нь ялгаж чадхаа боллоо. 2020 оноос хойш жилүү том манд хүчгдсэн мэт нүд ирэмхийн зуур өнгөрөв. Надад ийм л мэдрэмж төрж байна. Энэ магадгүй ковид үеийн тэр хүнд хэцүү цаг үеийг туулсны дараах дасан зохицох процесс байж болох ч надад нэг л биш санагдаад байна хэмээн ярьжээ. Тэгтэл Джейкоб Вэлен хэмээх өөр нэг YouTube-чин
Би цааш энэ талаар ярих гэж бодож байгаа юм. Би ийм зүйлийг мэдэрч байгаа цорын ганц хүн биш гэдгийг мэдж байгаа учраас энэ сэдвийг хөндлөхөөр шийдлээ. Цаг хугацаа асар хурдтай өнгөрч байна. Зүгээр нэг хурцаа зогсохгүй. Ялангуяа сүүлийн 5 жил санаа нь багтамгүй хурдан өнгөрөв. Сүүлийн 5 жил бүх зүйл хяналтаас гарч имх замраагүй болоод байгаа нийтлэг ажиглагдаж байна. Ихэнх хүмүүс нас сайх тусам цаг хугацаа хурдсан мэт санагддаг гэдэг. Гэвч одоогийн энэ үзэгдлийг настайчудаас гадна залуу үеийнхэн хүртэл мэдрээд байгаа юм. Хүн бүр үүнийг мэдэрч байх шиг байна. Би өөрөө 2024 онд 40 наснда тэтгэвртэй гарч ажлын талбараас хөндөрснөхийн дараа үүнийг илүү тод анзаарсан юм. Өмнө нь би томоохон корпорац төслийн менежер хийдэг байлаа. Дэлхийд даяарх төслүүдийг удирддаг байсан болохоор цаг хугацаанд маш тооцоотой хандах шаардлага гардаг байв. Цагийг зөв удирдах төлөвлөх тал дээр би сайн байсан. Гэтэл одоо чөлөөндөө гарч асар их чөлөөт цагтай болсон хэрнээ амарч тайван байхын оронд байдал эсэргээрээ иргэв. Цаг хугацаа улам хурцж өдөр ирэх тусам тэр хурд нэмэгдсээр байна. Өмнө нь би ажил дээр бүх зүйлээ амжуулж чад гэртээ ирээд хашаандаа юм хумаа хийж гэр ахуйн ажлаа амжуулж чаддаг байлаа. Амьтдаа асарч талбайгаа янзалж талбай өвсөө хадах гэхэд олон ажлаа түүртэлгүй хийдэг байв. Гэтэл одоо ажилгүй ирнэ тэр бүхнийг амжуулж чадахгүй үргэлж сандарч явдаг боллоо. Би зүгээр суудаг хүн биш үргэлж ямар нэг зүйл хийж байдаг хүн. Гэсэн ч юу ч амжуулж чадахгүй байх зуур цаг хугацаа алгуурхан биш харин бүр хар ирчээрээ урсан одож байна. Нэг л өдөр унтаас хүртэл 80 нас хүрчихсэн байх юм биш байгаа хэмээн хүртэл айдаг болов. Хамгийн ачирхалтай нь өдөр ирэх тусам цаг хугацаа уламжлал хурцсаад байх шиг. Үүнийг шинжлэх ухааны үүднээс харах юм бол саяхны нэгэн нийтлэлд дэлхийн ертөнхөөс илүү хурдан ирж байгаа тухайд урдсан байсан юм. Дэлхийн түүхэнд хамгийн богино өдөр тохиох гэж байгаа ч гэлөө тэгж бичсэн байна лээ. Хэдийгээр дэлхийн ертөнхөөс мил секундээр л илүү хурдан ирж байгаа боловч энэ бидний өдөр тутмын амьдралд яаж нөлөөлж байгааг хэн мэдэх билээ дээ. Миний анзаарснаар сүүлийн 5 жилд энэ үзэгдэл эрс нэмэгдсэн. Магадгүй сүүлийн 10-аад жил багаар хурцсаар байгаад яг сүүлийн 5 жил бүх зүйл нэг цагт зангилагдана туйлдаа хүрч байх шиг. Мэдээлэл бас утгаа алдаж хар цагаан солигдож хөл толгоогоо алджээ. Бүх зүйл уруугаар эргэж маш ойлгомжгүй болж ертөнц өмнө байгаагүй хурдан өөрчлөгдөж байна. Энэ бүхэн цаг хугацааны өөрчлөлтөөс болж байна уу? Зайшилбал эрдэмтдийн туршилтууд хар нүх гаргаж авах оролдлого атомыг задлах, гэрлийн хурдаар аялах, цаг хугацааг ухраах гэх мэт нууц төслүүдөнд нөлөөлж байна уу? Мөн Мандела эффект гэж нэг зүйл байна. Энэ нь бидний үнэн гэж итгэдэг байсан дурсамжууд үнэн эрхт огт болоогүй юм уу? Худлаа болж таарах үзэгдэл юм. Мандела эффектийн тухай таамаглаад миний толгой мөн ч хэрэгүүлсэн дээ. Миний маш тод сандаг зарим дурсамжийг энэ эффект үгүйсгэхэд би үнэхээр цочролд орсон. Юу болоод байгааг ойлгоход бэрх байна. Цаг хугацааны хурцлал Мандела эффекттэй ямар нэг байдлаар холбоотой байх гэж надад санагдаж байгаа юм. Эсвэл магадгүй энэ бүх нийтийн галзуурал юм болов уу? Бид нийгмээр солиорч байна уу? Яг юу болоод байгааг тодорхой хэлэхэд үнэхээр хэцүү бүр ойлгоход ч бэрх байна. Гэхдээ үүнд бас өөр хэдэн зүйл нөлөөлж байгаад би итгэлтэй байна. Юун түрүүн технологи, интернет, сошиал медиа энэ бүхэнд нөлөөлж байна. Хүн дуртай зүйлээ ихтэй зоон хэмээх анхаарал төвлөрлийн горимд орж цаг хугацаа өнгөрч бүг анзаардаггүй бол сошиал медиа биднийг тийм төлөвт оруулж унтаа байдалд оруулдаг юм. Хүн утасныхаа дэлгэцэнд авт үедээ тийм урсгалд орчихдог. Гэвч энэ нь ямар ч үр бүтээлгүй хортой урсгал юм. Ийм төлөвт орсон үед цаг хугацаа тухайн үеийн хажуугаар яг л харвсан сум шиг нисэн өнгөрдөг. Бид 24 цагийн турш асар их мэдээлэлд живж байна. Энэ бүхэн бидний ихээр туйлдуул сэтгэл санааг ядрааж байна. Захим технологи хүмүүсийг орчноос нь бодит амьдралаас нь салгаж утасны цаана байгаа өөр нэг ертөнц рүү аваачиж байна. Бид өөрсдийн бодит амьдралдаа биш харин өөр хаа нэг тийш уулсан отоход цаг хугацаа бидний хүлээлгүй хажуугаар урсан одож байна гэж тэр ярьжээ. Тэгвэл бусад хүмүүсийн үзэгдлийн талаар өөр тайлбарууд бас хэлж байгаа юм. Жишээ нь ковидын үед улс орнууд иргэдээ карантин чөл хорионд оруулж гэрт нь хорьсон хүмүүс байгальд гарч алхах нь бүхэл бус түнтэйгээ уулзах чадахгүй нийгэмшиж чадхаа байж гэр гэртээ оргидон хүссэн хүсээгүй цахим руу хандсан юм. Энэ хүмүүсийн сэтгэл зүйд маш их сөрөг нөлөө үзүүлсэн. Бүхэл бүтэн нэг үеийн жаахан хүүхдүүд бус хүүхдтэйгээ тоглолгүй гэрийнхнээс өөр хүний царай харалгүй өссөн. Үүний сөрөг нөлөө олон жилийн дараа гарч магадгүй. Ямар ч байсан ковид хөл хорой вакцин асар том нийгэм сэтгэл зүй бие махбодын туршилт байсан гэж ярьсан юм. Тэгтэл өөр зарим нь цааш нухан. Ковидын вакцинд нэг л учир байна. Тэр вакцины цөмөрөг хийлгэснээс хойш цаг хугацаа хурдан явж түүнийг гүйцэх гэсэндээ зүрх хүртэл илүү хурдан цохилж дэлсдэг болоод байна. Цаг хугацааны хурдыг гүйцэж чадаагүй зүрхнүүд хаагдж байна.
Магадгүй тарьсан зүйл нь цаг хугацаанд нөлөөлсөн ч юм билүү. Гадуур тайван алхаж байхад хүртэл өөрийн мэдлгүй нэг мэтгэд хурдан алхачихсан, зүрх дэлсчихсэн байх юм. Тэгээд түүнийг анзаарахаараа би яагаад антгайтай юм бэ гэж өөрийгөө тайвшруулахыг оролдож байна. Зүгээр тайван байх гэж оролдох үед хүртэл нэг л биш. Ковидын вакцинаас хойш нийгмийн сэтгэл зүйч бас нэг л биш боллоо. Арай өөр болчихлоо гэж ярьж байна. 5 жилийн өмнө 2021 онд Америкийн телевизийн зарим сувгууд ковид цаар тахал хүмүүсийн цаг хугацааны мэдрэмжинд нөлөөлж байна уу гэж асуун хүмүүс цаг хугацааны талаар сонин зүйл анзаарч гэлсэн талаар ярьж эхэлжээ. Тэгтэл чухам тэр үед Америкийн дэд ерөнхийлөгч Камала Харрис сачин ойлгомжгүй илтгэл тавьсан юм. Тэр захирагч бит хоёр номын сангаар явах үедээ цаг хугацааны өнгөрөлтийн ач холбогдлын талаар ярьсан юм. Цаг хугацаа өнгөрч байгааг анзаарах маш чухал. Тийм ээ. Цаг хугацаа хэрхэн өнгөрч байгааг анзаарах их чухал шүү. Үр хүүхдийнхээ ирээдүйн амьдралын талаар бодоход ч гэсэн цаг хугацаа хэрхэн өнгөрч буй нь маш их ач холбогдолтой юм гэж ярьсан бөгөөд 30 секундын дотор цаг хугацаа өнгөрөх гэсэн хачуу үгийг 4 удаа давтан хэлсэн нь хүмүүсийг гайхшруулсан. Камала Харрис одоо өөрийгөө зохиолч гэж бодсон юм уу? Уран яруу илтгэж болохгүй сонь утгагүй юм ярив. Яг ямар учиртай юу тэр ярьчих вэ? Дахиад нөгөө утгагүй үгсээ урсгаж байна уу? Камал ер нь амнаас нь гардаг үгийг мэддэггүй байхаа айгүй бол дахиад луучхаа бицгэж үүнтэй холбоотойгоор янз янзаар л Америкчууд шүү гэсэн юм. Энэ ярин хэвлэлийн бай болсон бөгөөд хэвлэл мэдээллийнхэн Камала Харрисыг санаагаа ойлгомжтой илэрхийлж чаддгүй энэ төр гэж шоолж янз бүрээр өндөглсөн юм. Гэвч одоо эргээд харж байх нь магадгүй Америк эрдэмтэд ч юм уу эсвэл хэн нэгэн цаг хугацаатай холбоотой нууц туршилт хийсний цаг цухаас тэр далдуур өвгөн дундаа хавчуулж тохиолсон байж мэдэх юм. Одоо харин өнөөгийн өндөрлөгөөс сэргээ харах юм бол тэр нь санамсаргүй зүйл биш байсан ч гэж мэдэх юм. За цааш нь үргэлжлүүлээ. Тэгтэл зарим христийн шашинтнууд цаг хугацааны өөрчлөлтийн тухайд үүнийг Библийн зөвлөлтөд холбон Библиэд дэлхийн сүүлчийн өдрүүд богино байх болныг дурдсан байдаг юм. Дэлхийн мөхлөөс үгж тайлбарлаж байна. Эдгээр мэдээлэлтэй холбоотойгоор Монголын нийгмийг харах юм бол манай нийгэмч бас асар хүчтэй сэтгэл зүйн дарамт стресст ороод байгаа бөгөөд магадгүй бүр нийгэм даяараа сэтгцэн ноцтой өөрчлөлтөнд орж эхэлсэн талаар манай мэрэгчлэтнүүд дуугарч байна. Зарим нь бүр монголчуудын 4 хүн тутмын нэгэн сэтгцэн өөрчлөлтөд байна гэж хүртэл мэдэгдэв. Ингээд энэ бүх сэтгэл зүйн өөрчлөлт, стресс, гадныхны мэдрээд байгаа цаг хугацааны өөрчлөлт том туршилтуудтай бас холбоотой юм биш байгаа да. За цааш нь үзье. Тэгтэл зарим хүмүүс соёл иргэншлүүдийн технологи хөгжөхөөр цаг хугацааны мэдрэмж юм уу цаг хугацаа өөрөө бас дагаад хурдцдаг байж магадгүй юм. Үүнээс үзвэл Маячуудын хуанил үнэн зөв болж таарч магадгүй. Ер нь ч тэгээд 2012 оны 12 сараас хойш дэлхийн нэг л биш болоод байгаа гэж ярьж байна. Тэгтэл дээрх ажилтнууд ганц хувь хүмүүсийнхээ бас мэдрэмж юм уу сэтгэл санаа дагсан плацебо эффект биш юм. Эрдэмтэд бас үүнийг анзаарсан ба гэхдээ илүү өчүүхэн хэмжээгээр анзаарснаа ярьж эхэлжээ. Тухайлбал физикчид цаг хугацаа бол физик шин чанартай бодит зүйл юм. Цаг хугацаа гэхдээ заавалжгүй яг тодорхой тогтсон хөдөлшгүй констант биш. Заримдаа цаг хугацаа хурдсаж болохоос гадна удаашрч бас болно гэж ярьж байгаа нь байдлыг илэрхийлүүлнэ. Эйнштейний харьцангуй онолыг үзэх юм бол хэн хаанаас харж байгаагаас хамааран цаг хугацаа хүмүүст өөрөөр мэдрэгдэж болох ба заримынх нь хувьд ганц жил өнгөрөхөд өөр заримынх нь хувьд 100 жил өнгөрч болно гэж уг онол үздэг юм. Тэгтэл эрдэмтэд 2022 оны 6 сарын 29-нд лавл сүүлийн 1000 жилдэх хамгийн богино өдөр болсон ба өдрийн урт нь 24 цаг биш харин түүнээс 1.5 миллисекундээр богино болсон гэж зарлажээ. Өнгөрсөн хэдэн жил дэлхийн эргэлт бас мэддэхүйц хурдсчихв. Ийхүү дэлхий дээр цаг хугацаа үл мэдэгдэн байдлаар хурдсаж байгааг эрдэмтэд Чандлерийн савлгаа геологийн өөрчлөлт гэх зэрэг зүйлстэй холбоотой хэмээн таамаглаж байна. Хэрв дэлхийн эргэлт энэ эрчээр хурдсаар байх юм бол ирээдүйд өдрийн уртыг богиносгож тооцох шаардлагатай болох бөгөөд текстэр өдрийн уртыг хөдөлшгөө 24 цаг, 1 цагт 60 минут, минут бүр 60 секунд байдаг гэж тооцдог. Тооцоолол IT системүүдэд асуудал үүсч болцсохгүй юм байна. Дэлхийн өдрийн урт цаашдаа хэр богиносох эргэж нэмэгдэх хэсгийг эрдэмтэд хэлж мэдэхгүй байна. Энэ зураг зарим хүмүүс механик ажиллагаатай цаг, гар утасны цахим цагууд бие биенээсээ зөрж эхэлснийг анзаарчээ. Тэгэхдээ эрдэмтдийн аль бие ёсоор ярьж байгаа шиг хэдхэн секундээр биш харин өдөрт хэдэн минутын зөрүү гарч байгаа талаар ярьж байна. Эрдэмтэд үнд гүйцэгцэндээ хэдхэн секундын зөрүү үүсч байгаа талаар ярьсан ч яг бодит байдал дээр хүмүүст хэлж хүлээн зөвшөөрөхийн аргагүй илүү том цаг хугацааны гажууд үүссэн юм биш байгаа да.
Юутайч цаг хугацаатай холбоотой ачралтай зүйлсийг хүмүүс анзаарч байгаа бөгөөд үүнийг хувь хүмүүсийн онцлог, нийгэм, ковид, вакцин, сошиал хэрэглээ, шашин, нийгмийн сэтгэл зүй, стресс, шинжлэх ухаан, дэлхийн эргэлтгээд олон янзын хүчин зүйлтэй холбож тайлбарлахыг оролдож байгаа ч эцсийн шийдэнд хүрээгүй байна. Яванда ийм үзэгдэл улам их болцсошгүй нь. За үгээр энэхүү цаг хугацаатай холбоотой ачралтай үзэгдлийн тухай подкаст өндөрлөө. Анхаарал тавьж сонссонд баярлалаа. Хэрвээ та нарт бас үүнтэй төстэй мэдрэмж төрж байсан бол сан сэтгэлээ үлдээгээрэй. Дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.